За ингээд хэвэгээ. Философи ба хүн төрөлхт нийт хүүх гэдэг нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг эхэлж байна. 2 дугаар хоёр дахь нэвтрүүлэг. Гэхдээ энэ нэвтрүүлэг маань гэгэрлийн үеийн 2 дугаар хэсгийг ярих юм. Нэвтрүүлэгт маань доктор Төвшөнтлөө болон хөтлөх зандаа миний бий байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Занга аудио сонс хөгж урайтаар оролцож байгаа. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За гэгэрл үе. За гэгэрл үе. За өнгөрсөн нэвтрүүлэг дээр бид нэр яг Францын хувьсгал эхлэхийн өмнөх хүмүүч хүртэл нь яриад орхисон байгаа. Тэгэхээр ярьсан зүйлүүдээ 2 минутын дотор нэг сэргийгд санчи. За гэгэрлийн үед 17 18 дугаар зуунд их харанхуй байжгаад шинжлэх ухаан одоо тесрэлт хийдэг. За шинжлэх ухаанчд юу авч идвэ гэхлээр зэрэг өөрсдийнх мэдлэгээрээ байгалийн мөн чанарыг олж нээж байгаа. Тэгэхээр байгалийн мөн чанарыг олж нээсээрээ эргэн тойрноо удирдах өөрсдөө амьдралыг одоо сайжруулахад ашиглаж эхэлж байгаа юм тийм ээ. За бид нар энэ үед одоо уурын хөдөлгүүр хийж байгаа, телескоп хийж байгаа. Тэр үед анх удаа жолом хийж байгаа тийм. Усаар ингэ явдаг. Тэгээд бас цахилгаан хийж байгаа гэх мэт. За тэгэхээр шинжлэх ухаанчид маань нийгмээ өөрчлөд эхэлсэн. За тэгвэл философичд юу хийж байна? Философичд ерөөсөө нийгмийн философиг яриад улс төрийн философиг бий болгосноор нийгмийн яаж ажилтгийг дахин одоо загварчлах тийм ээ. Энэ хуучин үечин бол өөр юм байна гэдэг. За энэ манлайлалыг бол мэдээж Францын одоо сууд философч Жан-Жак Руссо, Волтер хоёр одоо толгоолоод явж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухаанчид маань ингээд байгалаа өөрчилж яхад философчд бол энэ нийгмийг дахин тэр эрэм дэг жагийг тогтоох зүйлийг одоо бичиж эхэлж байна тийм ээ. За Руссогийн санааг хэдүүлээ нэг дахиад нэг сэргээгээд дуртчихъя. За Руссогийн ерөөсө гол санаа нь болохоор зэрэг хүмүүс төрөхдөө бүгд тэгш хэрэгтэй байдаг. Гэтэл одоогийн тэр үеийн тухайн үеийн 1789 оны Францад бүх хүмүүс одоо ихэнх хүмүүс те амьдрал нь маш хэцүү, ямар ч ирэхгүй гэдэг ийм зовлон зүтгүүрт байна. Энэ одоо яагаад вэ? Бидний нийгэм яг яаж биднийг амьдруулад байна вэ гэдэг асуултыг гаргаж ирээд тийм учраас бид нар нийгмийн гэрээ байгуулж хоорондоо яаж амьдрах уу гэдгээ дахин бодцгоё гэдэг ийм анх удаа гаргаж ирж байгаа. Яг энэ санааны ардталт нь арчлалыг одоо гаргаж ирэх ёстой гэсэн концепцийг явуулж байгаа. За Волтер болохоор ерөөсөө гол санаа нь юу байсан бэ гэхэлэр зэрэг шашны байгууллагын тэр үеийн католик сүмийн маш тэр инэрэнгүү бус, та шудраг бус энэ тогтолцоог шүүмжилж байгаа. Тэгээд дээрэс нь Волтер ч өөрөө философи бичснийхэн үр дагаварт 2 удаа шонд ордон шүү дээ. Тэгээд ерөөсөө энэ үг хэлээ санаагаа чөлөөтэй илэрхийлэх энэ зүйл бол өстой аливаа нийгэмд маш чухал зүйл гэдгийг одоо онцлж хэлсэн байдаг. Тийм. Волтерийн шашныг тухайн үеийн шашны дарангуйлаг үзэн ядах нэг жишээ одоо чухал үйл явдал болдог доо. Тэр яасан бэ гэхээр тухайн үед нэг дундад зэргийн амьдралтай худалдаачин байсан байгаа. Гэсэн католик сүмийн номлоор болохоор амь хорлохыг одоо нүгэл гэж үзээд өөр амийг хорлох нь. Тий, тэр хүнийг ерөөс нөгөө буушлагыг хоригддог. Тэгээ бүр амиа хорлцсон хүнийг хотын гудамжаар ингэж чирж ингээд нөгөө арьс марьсан зулгартал нь чирээд чулуун мулуу шидээд ингээд нүгэл үлдсэн юм чинь гэдэг ийм номлолтой байсан байна. Тэгсэн яахад нэг худалдаачны хүн хайр сэтгэлээс болсон ч юунаас ч болсон юм амиа хорлцсон юм байна л да. Энд чинь бас мөнгөтэй хүн байхгүй. Тэгсэн чинь өөрхийн хүүгөө өрөвдөд нөгөөдөг чинь ингээд оршуулчих чаа мэдээч. Тэгээд тэрийн католик сүмийнхэн мэдээд нөхөр өөрөө протестант байсан байгаа юм. Католик биш. Тэгсэн энийг нь мэдээд нөгөөдөл чинь чи хүүгээ алсан гэж утгадаг байхгүй. Гэхдээ тэгээд нөгөө хүний чинь баахан хүүхдүүд нь үгүй манай аав хүүгээ яалаа гэж алах удаа энэ чи одоо ганц хайртай хүн ийм огт болоо гэсэн чи үгүй чи хүүгээ алсан манай хүү амиа хорлцсон гэж чи өө тэр хараа бүр ингээд амиа хорлсон гэдэг нөгөө энэ нуусан байна гэд тэгээд нөгөө худалдаачны чи барьж аваад яргалаад хамлаад ингээд алж байгаа юм. Сүмийнх нь. Тий сүмийнхэн католик сүмийнхэн. Тэгээ энийг Волтер өөрөө нүдэрээ үзчихэд тэгээд энэний эсрэг
явж байгаа юм. Энд чи ийм шударга ийм муухай хүтгэлэг бузруулаа байж болохгүй шүү дээ гэдэг. Тэр үеийнхээ сүмийнхээ эсрэг. Тэгээд цаадах чи ингээд хүмүүстэй яриад одоо олон нийтийн дэмжлэгийг авсан байгаа. Энийг эсэргүүцгээд тэг яг нөгөө худалдаачийн хөөрхий хилмигдээд үхсэн ч гэсэн үхсэн хон цагаатсан баг. Тэгээ Волтер энийг цагаатгах чадсан гэсэндээ амар том тийм бас арт түмний хүндэл аваад нэр хүндийг авсан. Нэр хүнд аваад тий. За Волтер ийм санаатай Жан-Жак Руссо бас ийм концепцуудыг гаргаж ирсэн. За энэ хоёр ингээд Францын одоо шинэ 90 үеийн оюуны манлайлалыг төлөөлөл хоёр эцэг болсон гэдэг нэг жишээгээр хэлье л да. Францын хувьсгал бөөр гарцсан хойно 20 жилийн дараа буюу 1791 онд тухайн үеийн лидерүүд нь хувьсгалын лидерүүд за бид нар ерөөсөн ардчлалынхаа энэ хамгийн мундаг хүндэлтэй хүмүүсийгаа нэг газар оршуулж ам үргэстэй манай алтан үлгий гэдэг шүү. Тий, алтан үлгий гэдэг шиг. Ингээд хүндэтгэж тий үүд мөнх ингээд одоо алдар цуганд орчвэ гэдэг. Тэгээ тэрийг пантеон гэдэг нэг хуучин сүмийг аваад тэгээ пантеон гэж нэрлэж байгаа. Тэгээ энэ сүмдээ Волтерийн одоо булшийг тий авчирсан байгаа. Чи Волтер өнгөрчөөд нэлээд хэдэн жил болцсон байгаа шүү дээ. Тэрийг авчирж яхад Парисын гудамжаар 100 мянган хүн парад болжсэн байгаа байхгүй. Тэр олон жилийн дараа юу? Тийм манай философчийг авч явж гин гэдэг. Тэгэж Жан-Жак Руссог бас адилхан гэдэг. Тэгэхээр чин тэр 100 мянган хүн мэдээж нөгөө номын уушаад тий. Бүгд бидний тархинд гэрэл асаасан хүн гэж. Гэрэл асаасан баярлаа гэх тий. Тэгээд бүр юм минуттэй одоо ишлүүлээд тэр Волтерийн шарилыг ингээд пантеон руу зөөж яхад тэр хажууд нь ингээд Волтерийн номыг бариад Волтер шиг ховцлсон хүмүүс явж исэн абд саяны ярьсан нөгөө тэр худалдаачны хэлмэгдэлт биш үү тий. Бүр яг тэр хэлмэгдэлтийн ингээд жүжигжилсэн ингээд одоо хойлбрууд параданд байгаа явж исэн гэж байна. Амьдралдаа хийсэн бүх зүйлийг одоо санаанд дуусаж ингэж тэмдэглэе гэж. За хэдүүлээ ийм юмыг яриад зогссон байгаа. Тий. Зогсохдоо бүр нэг ийм болсон ба. Одоо Жан-Жак Руссо, Волтер те гол нь энэ нийгэмд гэрэл асаагаад эхэлсэн чинь сүм хийдэхэнд аюултай болж байна. Хаад язууртнуудад аюултай. Гэтэл тэд нар болохоор хүссэн ч ямар нэгэн их хуралдаа зарлахаас өөр аргаас бүх ард түмний одоо чуулган энийг гол нь хуралдуулахыг тэр сүм хийдэхэн язууртнууд дуртай байсан шалтгаан ард түмнээс авах татвараа нэмэх боломж гэж олж харсан. Гэтэл өөрөөсөө ямар том гайг дуудаж байгаа мөн дэлхийг өөрчлөж байгаагаа тэд нар ойлгоогүйсэн. Яг ингээд өмнөх нэвтрээд болсон ба. Тий. За энэ дээрээсээ хэдүүлээ одоо үргэлжлэе. Тэд нар яагаад татвар авах гэж ингэж улаарсан бэ? Татвараа нэмэх юм боломж юм бэ? Ийм нөхцөл үүссэн бэ гэхлээр зэрэг Франц улс санхүүгийн Францын хаан Луи 16 санхүү нь үнэхээр хүнд байдалд орсон, дампуурсан байсан. Яагаад гэвэл энэний нэг том шалтгаан болохоор зэрэг Америкийн хувьсгал байдаг. Тэгээ түүх гэдэг чинь их инээдтэй тий. Америкийн хувьсгал өөрөө одоо бидний бас соёл иргэншлэх том юм авчирсан. Тэгээд Америкийн хувьсгалд тусалж Францууд 1 тэрбум тооны Франц мөнгөний нэвтрэх ливр өгсөн байгаа юм тий. Тэгээд энээс гадна Францууд өөртөө байгаагаа мэдсээр байж иж Францын дээд язгууртнууд баячууд өөрсдийн тансаг амьдралаа ерөөсө зогсоо үргэлжлээл байсан. За энэ нэг том жишээ байна. Тухайн үед Францын одооныхоор бол сангийн сайд юм да тий. Хааны нөө санг барьж байгаа Чарльз Александр де Калон гэдэг сангийн сайд нь байсан байгаа. Нөхөр 3 жилийн дотор 614 сая одоо ливр гэж байгаа тий. Зээлж гадны одоо ямар нэгэн гадаад улсуудаас дотоод нөгөө баячуудаас зээлж явах. Францын хааны нэр дээр зээлээд тэгээ энэ тэнд гоё байшин барих тийм ээ. Энэ тэнд амар гоё баяр ёслол хийх ингээд ийм ерөөсө зогсоо. Гэтэл цаана нөгөө сан хөмөрг нь дампуурсан байдаг тий. 600 сая 614 сая. Тэгтэл одоо 6 бараг л эн чинь хагас тэрбум гэсэн үг шүү дээ. Гэтэл Америкийн чинь хувьсгалыг санхүүжүүлсэн 1 тэрбум шүү дээ. Шүү дээ. Тэрний тал мөнгөөр зүгээр л тансаглаа. Зүгээр л тансаглаа хийц тий. Ямар аимшиг. Тэгээ яг нөхрийн философи болохоор юу гэсэн бэ гэсэн чинь үгүй хүн мөнгөтэй харагдвал
мөнгө зээлэхэд амар байдаг гэд. Тэгээд энэ угаасаа ард түмний тунд бас тархаад эхэлсэн. Тэгээд эдний бас энэ язгууртнуудын тансаглал бүр дээд зэгтээ тулж байгаа одоо 2 3 жишээнүүд байдаг. Нэг жишээ нь бол тэр Мари Антуанетийн тансаглал байгаа тийм ээ. А нөгөө жишээ нь болохоор яг энэ үеэр одоо нэг ядуурлах явагдаад байгаа шүү дээ. Амар хэцүү байгаа ард түмэн. Тэгсэн чинь язгууртнуудын дунд үсээрээ эмгтээчүүд нь үсээрээ ингээд гойж эхэлдэг. Тийм мод илэрсэн байгаа. Тэгээ энэ үсэн дээр биш тэ баг юм жижигхэн юм одоо үзүүлбэр хийж байгаа. Янз бүрийн ингээд нууртай, шуутай тэгснэ бүр хамгийн нэг инээтэй жишээ гэдэг байхгүй. Нэг язгууртны эхнэрийн үсэн дээр нь тэрэн байж байгаа. Тэрмийнхэн гадаа тариан талбай байж байгаа. Тэгээд тэр тариан талбайгаа одоо ажилуулдаг тэр феодал ноён ингээд хот руу ч юм өөр тийш ингээ морио оноо явж байгаа. Энэ бүхний ингээ үсэн дээр хийж байхгүй. Тэгээд морио оноо явж байгаа хооронд дотор нь тэр үлдсэн тэрэн дотор нь тухайн орон нутгийн нэг лам нь нөхрийн эхнэрийг нь одоо ингээд ятгаад ингээд сууж байгаа. Веноменотэй тий. Тэгээ эн чинь баг ингээд өгүүлэл байгаа байхгүй. Тэгэхээр энийг үсэн дээр хийцэн тий. Тэгээд энэ ус одоо амар үнэтэй тэгсэн чинь Парисын бүх тэр язгуурчнууд бүгдээрээ ийм үстэй болох гээд ингээд явдаг. Ийм хэмжээний ингээд тансаглал нь хүртэл хурж исэн байна тий. Ер нь зүгээр тэнэглэлд хүрсэн байсан байна. Утгагүй бүр тий. Тэг ингээд олон нийтийнхэн нөгөө амьдрал яг хараан цус хаашаа явж байна бүр тасраад эхэлсэн. За энэ юм чинь тэгээд ерөнхийдөө эцсийн ганц цэг дээр тулж байгаа юм. Ингэж явж хагаад сангийн сайд маань буюу хааны төлөөл мөнгө зээлж авч чадхаа байчиж байгаа. Уул нь ингээл янз бүрийн аргаар мөнгө зээлэл яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ мөнгө хинч үн чи одоо ерөөсөө мөнгөө буцааж өгөхгүй дандаа зээлэх юм гээд. Тэгээ тэр үеийн хүмүүс ч гэсэн ойлгоод эхэлж байгаа хгүй. Энэ ерөөсөө эвгүүд явчлаа шүүгээд. Гадаадууд мөнгөө зээлэхээ байсан. Дотоод ноёдууд мөнгөө зээлэхээ байсан. Францаа ч мөнгө болцсон шүү дээ. Яаж ирэх төлөх юм бэ? Ямар ч баталгаа байхгүй шүү дээ, тийм. Тэгээ мөнгө зээлж чадхаа болонгуудаа нөхөр яасан бэ гэхлээр зэрэг ерөөсөө татварын шинжилэл буюу tax reform хий. Энэ яасан бэ гэхлээр зэрэг ерөөсөө манай татварын систем чи гинт их дэгэн догоо юм байна, буруу юм байна. Яг одоо өөрөх нь нөгөө нэг зовлон эхэлсэн чинь гинт нөгөө нэг системийн доголдол руу гинт нэг мундаг хүн болж харж эхэлдэг байхгүй юу? За энэ юу вэ гэхлээр зэрэг тухайн энэ татвар амар бүр хэтэрхий шудраг ус байсан байгаа. За татвар төлдөг ганцхан Франц чи 3 үе байгаа шүү дээ тийм ээ. Баячууд язгууртнууд, сүмийнхэн тэгээ ард түмэн. Зөвхөн ард түмэн татвар төлнө. Нөгөө 98% нь. 98% татвар төлнө тий. Баячууд болохоор хаантайгаа яриад бүх татвараас чөлөөлөгдчихдөг. Утгагүй тий. Сүмийнхэн бүх татвараас чөлөөлөгдчихдөг. Энэ чинь бурхны ариун гэгэн үнс бидний яхалаар татвар төлдөг юм тийм ээ. Тэгсэн мөртлөө өөрсдөө хүн алж болдог. Тий хүн алж болдог. Шийтгэж болдог. Тий. Тэгээд нөгөө 98% чинь бүр ядуугийн тойл бүр хэцүүдэд ингээд хүрээд ирэх үед энэ эднийг шахаад ингээд татвар яахгүй мэн гэдэг нөгөө нэг энэ сангийн маань сайд маань ер нь энэ татварыг штэ хүн болгон төлөх хэрэгтэй юм байна гэд тийм санаа гаргадаг байхгүй юу? Язгууртнууд ч гэсэн төлөх хэрэгтэй. Язгууртнууд ч гэсэн тийм. Тэгсэн чинь энэ санаа ерөөсөө язгууртнуудад бүр маш дургуут хүлээж аваад сүмийнхэн ч гэсэн. Тэгээд энэ Шарл Александр дэ Калон гэдэг энэ одоо Францын сангийн сайдыг бол шууд хөөж явуулдаг. Зүгтж байгаа юм чи бүр хаална гэд. Тийм үү? Тийм ийм санаа ярьсан төлөө хаална гэдэг. Тэгээд энэ чи англи руу зүгтждэг. Тэгээ англи руу зүгтж байгаа. За яг хөө энэ хүн ингээд мөнгө энэ чи нөгөө сангийн сайд болохоор мөнгө бас өрхтэй шүү дээ. Энэ хүн хэдий явсан ч гэсэн цаана Францын одоо улс Францаа оршин тогтнол байгаа. Тий бас нэг сангийн сайд ирэх хэлсэн. Бас нэг сангийн сайд энэ гол нь Франц улсад мөнгө хэрэгтэй, өөрөө дарах хэрэгтэй, төлбөрөө төлөх хэрэгтэй. Одоо энэ нийгмийн ингээд бүх ажлууд явж байгаа шүү дээ. Энэ мөнгө байхгүй. Мөнгө дууссан. 1788 оны 8 сард албан ёсоор Францын сан хөмрөх хоосорсон гэж зарлаж байгаа. Дампуурлаа зарлаж. Дампуурлаа зарлаж байгаа тийм. Төлбөрийн чадваргүй боллоо гэд.
дэлхийн номер 1 хүч хэрэг бол дампуурлаа зарлж байна. Номер 1 хүч хэрэг бол хамгийн олон үнэтэй одоо Европт улс те хамгийн том айрамтай тийм ээ. Бас хамгийн их бичиг үсгтэй. Тий. Тий. Тэгээд энэ дээр бас их 60% бичиг үсгтэй тий. Бус улсуудтай харьцуулахад. Тэгээд энэ дээр их сони юм болж байгаа. Тухайн үеийн Францын өөр нэг 8 тэрбум ливр байсан гэдэг тийм тоо гарч байгаа юм. За хэрвээ Франц улс гадаад улсуудаас мөнгө зээлвж жилийн 7-8% төлдөг байсан гэж байгаа. Гэтэл Испани, Англи гэх мэт улсууд 2-3% төлдөг. Тэгэхээр нөгөө амар найдваргүй зээлдэгч биш үү? Тийм байна. Маш найдваргүй зээлдэгч болохоор зэрэг хүүн амар өндөр. Тэгээд 8%-аараа зээл авъя гэхэд улсууд өхөө болцсон. Тий. Тэгээ бүр ийм одоо нөхцөл рүү хүнд нөхцөл рүү орж байгаа. Тэгэхэд нэг ийм гоё үг хэлсэн байгаа юм да. Одоо нөгөө манай философч чинь хаан ч бурхнаас заяасан язгуур эрэхтэй улсаа удирдах агуу хүчтэй байж болно. Тэгвэл нийгмээ явуулах ямар ч мөнгөгүй юм байна. Тэгээ одоо ингээд хаан амьдралтаа тулж байгаа. Тий. Нөгөө нэг хүн дарлах болохоор аль бурхан яриад те бидний агуу их хүч яриад байдаг те. Тэгээ нөгөө агуу хүч чинь хаана улс чинь дампуурчлаа шүү. Одоо тэгээ агуу хүчээр нэгэн хийдэ гэдэг ингээд гадуур их бичээд эхэлдэг байхгүй юу? Яа тэр чинь бурхны хүүхдээ одоо юу яж шít даапалж шít. Тий. Энэ чи өөр ингээд би бурхны хүн мөн би өстой те бурхан намайг тэнгэрээс томилсон гэх нэг баахан нэг юм болохоор тэрийг яриад байдаг. Тэгээ одоо тэгээ за бурхны хүүтэйг ажиллаа хийдэг гэхгүй. Тийм байна. За ингээд дэлхийд дээрх одоо тухайн үед хамгийн том эдийн засгийн хамгийн том улс заага баруунд тийм ээ. Ингээд мөнгөгүй болж байгаа. За ингээд мөнгө болоо яасан бэ? Эхлээр зэрэг одоо зөвхөн ядуучууд биш, баячууд бас сүмийнхэн дээр жаахан ачаал ирээд унж байгаа юм. Нөгөө хуучных шиг нь бүх юм сайхан те тэдний энэ чинь баян тансаг амьдраад сурцсан те нэг жаахан татвар нь багасаад чиглэж яах шиг ингээд нэг амьдралын хэм маягийн жаахан тэгсэн чи эдгээр ярьж байгаад ерөөсөө хаантайгаа үгсээд одоо нөгөө 3 давхаргын их чуулганыг зарлая гэж байгаа. Нөгөө баячууд сүмийнхэн тэгээд арт түмэн тариач те тариачд одоо янз бүрийн л одоо бусад бүх нөө 98% те. За тэгээ энэ чуулганаа болохоор юу гэж үтсэн бэ гэхлээр зэрэг нөгөө сүмийнхэн гол нь энийг чинь нөгөө зарлж байгаа хүмүүс нөгөө тариачд биш шүү дээ. Энэ чинь сүмийнхэн баячууд энэ хоёр ямар сонирхолтой байсан бэ гэхлээр зэрэг за ээж бид нар чинь энэгээр дамжуулаад энэ орлогоо ихсэх тухай ярьж болох юм байна. Энэ татврыг нэмэх тухай ярьж болох юм байна. Мөн бас нэг зайл явж ирсэн байгаа. Хаан хоосорсон байгаа юм чинь. Энэ чинь нөгөө тухайн үед хаан нөгөө туйлын хүчтэйгээд бүх юмны хүч нь хаан байсан. Тэгэхээр зэрэг хаан зарим хүчээ бас сулдаг. Тэ биднэрт бас жаахан ийм эрх мэдэл өг. Жаахан хаантайгаас жаахан зэрэгцэж очих гэдэг шүү дээ. Энэ моментыг ашиглаа тий. Тэгэхээр зэрэг энийг үндэсний чуулганаар хэлцээд хэдүүлээ батлуулаад ингээд энэ ерөөс амар гоё юм болох нь бөөм баяр үндэсний чуулган хийж үндэсний чуулган дээр тэтгэж баяр хөөртө оролцох гэдэг шүү дээ. Хаан болохоор угаасаа Луи 16 чи өөрөө маш тийм шийдвэргүй шийдэмгий бус тийм тойлборгүй хүн байсан тийм. Тэгээ нөхөр болохоор зэрэг тгий гэсэн чинь тэгээд угаасаа өөрийнх нь одоо тийм мэдлэг чадварч жага хязгаарлагдмал тэгээд за тэгээд нэрч зүгээр юм уу гэдэг нэг тийм маягтай тэгээд тэгээ энэ чуулганыг 1789 оны 5 сарын 5-нд зарлж байгаа юм. За энэ дээр яг чуулган эхлэхээс өмнө чуулганд оролцож байгаа хүмүүсийг ингээд орон нутгаас сунгаж байгаа. Орон нутгаас нөө төлөөлөгчтэй тийм ээ жижигхэн мууж одоо гацаа тосгон болгоноос нэг төлөөлөгч явна гэдэг ингээд сонгож байгаа. За энэ сонголтын процессд гомдлын жагсаалт гэдэг юм гаргаж ирсэн байна. Яа биш. Энийг болохоор зэрэг арт түмний төлөөллүүд сэтгсэн. Яасан бэ гэхлээр зэрэг хаантайгаа ярилцаад зааж энэ чуулган дээр ямар асуудал хэлцэх юм бэ гэж
хаа ч өөрөө тэгдэггүй. Одоо юу хэлцэхтэй гэл жаахан шийдэмгийн бус байгаад тахлаар гинт тэн дундаас нэг хүн ерөөсөө энэ улсад болж байгаа хамгийн болохгүй байгаа бүх юм жагсаага бичиж идэх үү. Ард түмэн мэдж байгаа. За тэгээд тэг гэсэн. За. Тэгээд тэгсэн чинь энэ чуулганд оролцож байгаа одоо төлөөлөгч болгон тэр хурал эхлэх 3-4 сар эхнээс өмнө ингээд орон нутгаар ингээд нэг ард түмний гомдол гэсэн тийм одоо цаас үсгээд тэгээд дуртай хүн ирээд гомдлоо бичиж болно. За гэхдээ энэ чих учиртай дуртай хүн дотор нөгөө зүгээр эмгтэй хүмүүсийг бас бичүүлэхгүй байгаа. 25 наснаас дээш настай тий. Гэхдээ зөвхөн 3 төрлийн хүн байж болохгүй. Гомдол бичгтэй. Гэхдээ энэ гомдлыг чи хаа унших нь шүү дээ тий. Та дампуурлаа зарласан байж болохгүй. Тий. Та аль нэгэн язгууртны үйлчлэгч байж болохгүй. Яагад үл нөгөө өөрхөн ноёнол магтаад ах нь шүү дээ. Манай ноё ийм сайхан баг тий. За 3 дахь нэг сонин жүжигчин дуучин байж болохгүй. Хөөх урлагийнхаа шалаар урлагийнхны нэрүүд болохгүй гэд ийм энэ гурав биш бол та ингээд энэ гомдолд оролцож болно гэж. Тэгээд ингээд Францын өнцөг булан бүрээс ингээд бичээд 60,000 гомдол жагсаал үүссэн ба. Тэгээд тэр чинь бүгд нь тэмдэглээ яваад байгаа байхгүй. За энэ 60,000-аас 3 одоо зүйл хамгийн их давтагдсан байна. Шалгасан тийм ээ. За энэ 3 нь юу байсан бэ гэхлээр зэрэг ноёдууд төлдөг татвар. За сүмийн татвар. Сүмийн татвар ч ерөөсө бүх орлогын 10% авдаг. Ерөөсө тий сүмийн татвар. Тэгээд хааны татвар. 3 татвар л энэ бол бидний амьдралын хамгийн том зовлон гэж ерөөсө бүх тариачд бүх иргэд битсэн байгаа байхгүй юу? Биш. Тэгэхээр би одоо чинь нэг 100 франк оллоо гэхэд 10%-ийг заавал сүмд өгнө. Тэгээ нэг нь язгууртнууд өгнө. Бас нэг хэдэн хувийг. Тэгээ нэг хэдэн хувийг хаанд өгнө. Хаанд өгнө. Өөрөөх нь ноёдуудаа миний олж байгаа 100 франк гэх нь үгүй 100 би арай их мөнгөөр ярьчлаа. Нэг франк л олж байгаа чааваас нэг тий зовж тэгэл тэд чинь жоох юм тарина, жоохон худалдаална. Барагцаагаар бараг 60-аас илүү хувийг өгж исэн байгаа юм. Ямар амир. Тий. Тэгээд эн чинь тэгээ өөр бас бус байгалийн үзэгдэлтүүд тариач чинь тариа нь ургац хураахгүй жилмэлгээ тий. Гантай жил. Ийм хүү асуудлаар ингээд татвараа төлж чадахгүй байх хэцүү байна гэхэд нүүн цаадуул нь хүлээж авдаг уу? Татвар аавна. Тий. Бидний нөгөө нэг усны заслалтын одоо энэ мөнгө хэрэгтэй шүү дээ. Бид ч одоо өөрсөлдөж шүү дээ. Та нар ямар юу яриад байгаа юм бэ гэдэг ингээд. За энэ байдлыг хамгийн түрүүнд маш сонирхолтойгоор ажиглаж бас энэ Жан-Жак Руссогийн онолыг бүр ингээд жинхэнэ цааш нь хурцлж өгсөн нэг лам байгаа. Лам философч. Тий. Аби Эммануэль Жозеф Сиес гэж байгаа. За энэ лам болохоор одоо хэдүүлэн нөгөө эргэн санацгай манай Луи 16 чинь олон нийтийн хэвлэл мэдээллийг чөлөөлөлд хайцсан шүү дээ. Либералчлаад. Хүн дуртай юм бич болно. Зарим жил 1500-аас 2000 ийм төрлийн одоо суртал гуулгын хуудас жижиг ном сэтгүүл гардаг. Энийг унших чинь мод болцсон гэдэг хэдүүлээ төрийн дугаар дээр ярьсан тий. Тэгсэн энэ дунд нэг ийм богинохон нийтлэл гарсан байгаа. Энэ нийтлийг болохоор энэ CS гэдэг лам бичсэн байгаа. CS гэдэг лам юуны тухай бичсэн гэхээр маш энгийн ажиглалт. За манай нэгэн 3 давхартай байна. За дээр нь одоо нөгөө баячууд язгууртнууд байгаа. За тэгээд сүмийнхэн байгаа. Тэгээд доор нөгөө энгийн ард иргэд байгаа тийм ээ. Тэгээд гítл ганц татвар төлдөг нь ард иргэд юм байна. Тий. Ганц ажил хийдэг нь ард иргэд юм байна. Тий. Тэгснэ тэд нар улс төрийн ямар ч хүч төлөөлөл байхгүй. Тэгэхээр зэрэг энийг харвал тааны яриад байгаа энэ нийгмийн эрх ямбын тогтолцоо чи эдийн засгийг бүтээдгүү. Зөвхөн ард түмний хөдөлмөр, ард түмний татвараар энэ бүх улс орныг чим бүх юм бий болдог бүтдэг юм байна. Тэгээ ард түмний төлсөн татвараар та нар ингэж амьддаг юм байна. Та нар сүмийнхэн ингэж тансагладаг юм байна гэдэг. Өөрөөр хэлбэл тэр сүмийнхэн ба тэр язгууртан баячууд бол Францын төлөө юу ч хийдэг юм байна. Бүх юмыг ард түмэн хийдэг юм байна. За өөрөөр хэлбэл сүмийнхэн ба язгууртнууд бол Францын иргэд биш та нар гадаадын хүмүүс юм байна. Бүр ингэ оролцсон. Ямар мундаг хувраг бай тээ. Энэ хувраг чинь зүгээр ингийн лам биш, гигинт юм биш тий.
өөрөө сүм хийдийнхнийгаа эсрэг яг одоо ухаан одоо энэ хүн чинь мэдээж бурханд итгэдэг юм байна шүү дээ. Хэрвээ тэр бурхан энэ хуургатай их ойрхон багаз яг үнэндээ бүр эн чинь шашин бол сайхан зүйл шүү дээ. Гоё сайхан зүйл дэлгэрүүлж ярьдаг. Энэ хуурга яг тэр шашныгаа ойлгоцсон л байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг чухал юм болж байгаа юм л да. Хэдий лам байла, хэдий язгууртан байлаа ч гэсэн нийгмийн ялзралыг хараад шууд шөмжилж чаддаг ийм хүмүүс байсан уу бас? Тэг байсан. Энийний тухай хэдүүл удахгүй ярьж эхэлнэ. Тэгээд энэ манерын бичсэн энэ зүйл газар аваад үнэхээр ард түмэн чинь нэр бид нар л Франц улс юм байна шүү дээ тий. Франц улс гэдэг бол бид нар юм байна тий. Өөрөөр нь чинь Франц улс гэхэлэр нөгөө нэг манай нөгөө гой ганган хаан боржгор өстэй баяжууд хатнууд нэм дээрээ ингээд олон янзын өстэй малгайтай тий. За манай лам нар ингээд улаан дээлтэй станараа шууд ингээд нэг тийм ярваасан бүдүүн нэг бүгдийсэн юм хүн тий. Франц гингүүд бидний одоо төсөөлөг тийм болдог тийм ээ. Дундад зууны Франц гэхлээр одоо тий харин тий. Тэд нар нөгөө Франц улс гэдгээ тэр эрхэм дээдсүүд гэж хардаг байсан. Тэрний өмнө бүхэлддэг байсан бол одоо шал өөр шүү дээ. Сэрж штэ гэхэд бид нар Франц юм байна гэдэг. Тий. Тэгээд тэр үед чинь угаасаа нөгөө дуу, хуур, зураг, зохиол бүх юм дээр л дандаа нөгөө нэг юм хиймэл буржгар өстэй хүмүүс нь гардаг. Арт түмний төлөөл ерөөсөй байхгүй. Тэгвэл нөгөө хүмүүсийн ой танд ч Франц улс гэхлээр эднэр л юм байна гэж бууцсан. Тэгээ философч энэ чинь ингээд оронгор нэрвэлэгч үгүй маа. Франц улс бол арт түмэн юм аа. Татварнд үлж байгаа хүмүүс юм аа. Ажлыг хийж байгаа хүмүүс юм аа. Юмыг бүтүүлж байгаа үйлдвэр юм те. Худалдааг нь хийж байгаа энэ худалдаачд юм гэдэг ингээд эргүүлээ хийж байгаа. За ингээд ийм юм болоод 1789 оны 5 сарын 5-нд маань их чуулга маань эхэлж байгаа. За энэ чинь нөгөө дампуурлан орцсон улс байгаа шүү дээ. Гэтэл чуулганыг одоо манай үзэж харж байгаа. Чуулганы энэ танхим бол Версалийн ордны хажууд байдаг. Нэг юм том заалыг одоо арга хэдэн 7 хоног үлээ. Ингээд чимж байгаа тий. Хаан бол юм алтан асрын доор суух ёстой тийм ээ. За нэг шинжил болох юм шиг л болоод байгаа байхгүй. Сүртэй. Бүгд энд хамгийн гоёор ангилж ирж байгаа. За хааны баруун талд бол маш ойрхон манай сүмийнхэн католик сүмийн төлөөлөгчд санвартангууд лам хуургууд суун. Тийм байна. Энэ зурган дээр шүү дээ. Ингээд хамгийн гоё нөмөргөө өмсцэн. Бид нар чинь тий сүрж авлан жигтэй. Энэ эдгээр нэг тийм баяр таалцах гэдэг юм яах гэдэг тий. Тэгээд хааны зүүн талд болохоор баячуудын тахрах тийм ээ. Тий, язгууртнууд тий. Тэгэхээр энд бас нэг юм онцлж хэлэхдээ хаан язгууртан хоёр бол яг бас нэг бүлэг биш. Хаан ч бол нөгөө нэг бүр тэнгэрээс заягдсан тусгай өөрийн гэсэн бүтцтэй. Тэрний яг доор нь язгууртнууд тэгээ сүмийнхэн гэдэг. Тэгэхээр язгууртнууд болохоор хааны зүүн талд суудсан. Яг нь хааны доор болохоор нөгөө баахан ах дүүнэр баахан санвартангууд гүнгүүд ингээд хамгийн нөгөө тэр Францын нийгмийн томчуулан сууж байгаа. Алтан уургийнхан. Тий. Хамгийн одоо булиа баячууд алтан уургууд нь тийм ээ. За энэ хуралд 300 сүмийнхэн 300-аад баячууд тэгээ 577 одоо энгийн иргэд буюу ард түмний төлөөл оролцсон байгаа. За сүмийнхэн ламнар ба баячуудад тодорхой 577-гийн бүтэц их сони. Энэ 577-гийн 300 хуульчд байсан байгаа. За 200 нь болохоор зэрэг худалдаачд буюу үйлдвэрлэгчд одоо жижиг сажиг даав маа бүс даав юу үйлдвэрлэгийн тийм ээ. За тэгээ 51 нь болохоор бас тийм газрын эзэд чинээл газрын эзэд байсан байгаа тийм. Ард түмнээс тодорсон хөрөнгөтэй болсон. Ард түмнээс тодорсон яг хөрөнгөтэй. Тэгээ эдгээр чи одоо нөгөө буржуази гэж ярьдаг шүү дээ тийм. Бүр язгууртан биш шинэ юм байж байна тийм. За энэ хурлыг олон нийтэд нээлттэй болгох чинь үзэх гэж ингээд 2000 хүн балкон дээр ингээд сууж үтсэн байгаа. Тэгээ Версалийн ордны гадна мянган хүмүүс энэ Францын одоо шинэ энэ нийгмийн үзэгдэл бүр түүхэнд анх удаа юу болгож байгаа тийм ээ. Тэгэхээр энэний ач холбогдол бол нийгэм бүр ингээд тесрэхэд ойрцсон байгааг өгүүлж байгаа байхгүй юу? Тийм байна. Зүгээр нэг хэдэн мундаг хүмүүсийг хөмсгөө зангацсан хүмүүсийг хуралгайл нэг тий хаан ордондоо дуудаж ирүүлээл нэг тийм биш. Энэ бол ерөөсөө түүхэн мөч ирлээ гэдэг одоо их тод өгүүлж байгаа юм. Тийм ээ. Яг түүхэн мөчийг
цааш нь үргэлжлүүлж ярихаас өмнө хамтран ажиллаж танилцуулаад байгаа. Оо за тий. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллажаар сонс тэгээд хөгж гэдэг үрээтэй Занга аудио оролцож байгаа. За энэ юу вэ гэхээр бид нэг ингээ Занга одоо CGM гэдэг аппликейшн байгаа. Тэрийг ер нь манайхан татаад авчираа. Дотор нь манай Занга одоо аудио, Занга актив, Занга цэгмэн ажлын байрны те бүх ингээ Занга ньюс хүртэл үнэхээр гоё юмнууд байдаг. За тэгээд хамгийн гол нь энэ аудио номын сан байгаа. Монголын хамгийн олон сонсогчтой хамгийн том ийм үнэгүй аудио номын сан. Тэгэхээр Занга аудио нь болохоор дэлхийн хаанаас ч ямар ч цаг үе сонсох боломжтой ийм аудио ном байгаа. Аудио хичээлийн хүртэл нэгдсэн платформ гэж ойлгож байна. Занга аудио нь дэлхийн сонгодог уран зохиол. Одоо Монголын шилдэг уран зохиолын дээж, түүх, намтар, орчин цагийн шилдэг одоо аудио ном бүтээлээр ард иргэдийг яг соён гэгэрүүл. Одоо энэ бид нар гэгэрлийн үеийн 2 дугаар нэвтрүүлэг хийж шít. Яг энэ соён гэгэрүүлж оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор ингээ байгуулагдсан. Ийм одоо юу байгаа төсөл хөтөлбөр гэсэн үг л дээ. Тэгээ миний бол одоо чинь хамгийн дуртай сэдв бол Монголын нуус тавьж байгаа би Занга аудиос байнга сонсдог. Ямар гоё те. За ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар соён гэгэрүүлэх зорилготой Занга аудио оролцож байгаа. Занга аудио сонс хөгж. Монголын аудиогийн хамгийн том платформ. Аудио номын сан. За үргэлжлэх үү. За эхний өдөр нь болохоор зэрэг энэ онцгой ингээд амар гоё хүмүүсийг цуглаад нийгмийн бүх төлөөлөл цуглаж байгаа. Тэгээд эхний өдөр юу болсон бэ гэсчээ шинээр томилогдсон Францын сангийн сайд Жак Некер гэдэг хүн байсан. Жак Некер бол ард түмэндээ одоо хайрыг хүлээсэн. Яагаад гэвэл энэ дампуурлын хэцүү дандаа нэг ард түмнээ тариа будаад харах гэж тийм ээ. Тэгээ хааны саан хүмрийг талдуулахгүй энэ тэндээс маневрж зээл болгох их сайн байсан. Тэгээ тийм болохоор зэрэг тэгээ дандаа нэг талхны үнийг бити өсгөөдэй гэдэг ингээд энэ талаар их ил тод ярьдаг. Тэгээд энэ хүн маань ард түмний тэр дээчүүлэн дунд төлөөлөл болсон их хайртай хүн байсан. За энэ хүн нээлтийн өдөр үг хэлсэн. 2.5 цаг маш детейлд маш бүр ингээд нэг бүрчлээ хааны төсвийн тухай юм яриад хүмүүс бүр ингээд халууцаад нойрн хүрээ зарим хүмүүс ухаалдж унаад тэгээ ийм болсон. Өөр онцгой юм юу ч болоогүй. Тэгээ энэ юу гүгүүлж ийнэ гэхэлэр зэрэг Луи 16 энэ том чуулганы уулзалтанд ямар ч төлөвлөгөөгүй юу ч бэлдээгүй тийм ээ. Санаа зовсон ч юм байхгүй тий. Мари Антуанетийн хөтлөлд энэ ямар халуун өдөр вэ гэх тийм ээ. Эндээ ч нэг ард түмэн хэдэн мянган хүн цугулсан ингээд өөрсдөө хүлээж. Франц улс одоо яах вэ гэдэг юм тий. Тэгээ ийм жаахан тийм хэнэггүй байсан. Энэ дүр зураг нь ажиглагдсан. За 2 дахь 3 дахь өдөр нь ингээд юу ч болоогүй. 4 дахь өдрөөс юу болоод эхэлсэн бэ гэхэлэр зэрэг санал хураахад аливаа асуудал дээр саналыг яаж тооцох гэсэн. За саналыг мэдээж нөгөө баячууд болон сүмийнхэн язгууртнууд уламжлалт аргаараа буюу давхаргын төлөөлөл болгон нэг саналтай байна гэж яа. 3 төлөөлөл байгаа шүү дээ. Ямар утгагүй. Тэгэхээр чинь нөгөө ард түмний буюу 98% төлөөлөл нэг хувийн хүчтэй тий. Нөгөөдөл нь нэг тий. Тэгээд ямар ч асуудал дээр нөгөө хоёр нь бол энэ ард түмнээс ураад уус нийлээд нэгт гарч байгаа байхгүй. Тэр хоёр нэгээр дандаа ялчна. Хоёр нэгээр дандаа ялгадаад байгаа. Одоо ард түмэн бол тийм ээ. Тэгс чи энийг болохоор зэрэг түрүүний ясан ABCS энэ яавч байж болохгүй. Хүнийхэн тоогоор бид нэр саналаа тооцох хэрэгтэй. Ард түмний төлөөлөл болгоныг нэг саналд тооцно гэдэг. Тэгээ энэ дээр энэ хоёр зөвсөж чаддгүй. Тэг ингээ хэдэн 7 хоног болж байгаа. За энэ 7 хоногийн тулд энэ 7 өнгөрч байгаа 7 хоног дээр яасан бэ гэсэн чинь цаг явах тусам нөгөө хоёр дээд бүлэглэл маань ингээд хаалттай уулзтууд хийгээд гисэн хоорондоо. Ингээл хоорондоо юм ярил яах вэ хөө те. Гэтэл энэ хугацаанд нөгөө доод давхаргын одоо ард түмний төлөөлөл маань шүү дээ тийм ээ. 3 дугаар давхарга маань бүх уулзалтуудад дандаа нээлттэй хийдэг байсан. Өдөр болгон ингээ уулздаг, өдөр болгон маргадаг. Чиний зөв, өний буруу, философи, татвар, тийм ээ, нийгмийн тогтолцоо бүх юмар маргадаг. Энэ дундаас бас яг энэ хувьсгалыг толгойлох хэд хүмүүс тодорч эхэлсэн л дээ. За энэ хүмүүсийг дурдвал одоо ABCS гэж саний ламтан байгаа. Гүн Мирабу, Комто Мирабу гэдэг Францны бас нэг баян байгаа юм. За Ками Демулан гэдэг сэтгүүлч байгаа юм. За Дантоныг бид нар бүгд мэдэх бах, Маратыг бүгд мэднэ тийм ээ. За тэгээд Максимилиан Робеспьер гэд хуульч байгаа. Эдгээр сүүлийн хэд хүмүүс дандаа хуульчд. За эдгээр нийлээд
яасан бэ гэхлээр зэрэг манлайлаад за энэ яриач юус явахгүй юм байна. Хэдүүлээ ард түмний зөвхөн төлөөлөлс бүрдсэн одоо ийм төлөөлөл бүрдүүлээ гэдэг. За тэр төлөөлөө бид нар үндэсний ассембли гэж нэрлэе гэж байгаа. Тий. Тэгээд яг тэгвэл нөгөө хоёр ч нөгөө үгийг авахгүй шүү дээ. Тэгэл нэг юм болохоор зэрэг бидний саналаар одоо энэ чи яваа болчлаа гэдэг ингээд тий. За тэгээд үндэсний ассемблиг энэ маш чухал үндэсний ассемблиг маш нөлөөтэй албан ёсны хүчийг нь тодохын төлөө Мирабу гэд одоо энэ бас мундаг хүн байсан бас хуульч ерөөсөө хэдүүлээ хааны бүх Франц улсын бүх өөрийг өөр дээр авъя гэсэн. Вау. Тэгэхээр энэ улс төрд орно гэдэг чинь бас нэг хариуцлага хүлээх шууд энэ соёлыг эхлүүлж байгаас хэлүүлээ зүгээр л биднэрт улс төрийн эрх өгөөдэй л гэж орилохын оронд улсын бүх өөрийг үндэсний ассембли шийднэ. Бүх төлбөр тооцоог бид нар зохицуулна гэдэг. Тийм биш. Одоо за муугар одоо нэг ус дампуурчлаа. Гэтэл нэг шинэ улс төрийн хүчин гарч ирвэл мэдээж тэдний бодлоор нөгөө өөрөм ширийг л дарна шүү дээ. Өмнөх засгийн газар бидэрт хамаагүй гэж болохгүй шүү дээ. Тий. Тэгээ энэ соёлыг улсын юм чинь тий. Тэг ингээд ийм гараад ирчихэж байгаа. Тэнгүүт нь эн чинь амар хүчээ аваад тэгсэн чинь энэ нь ард түмний маш их дэмжлэгийг авсан чинь хаан болон тэд язгууртнууд их энд дургуутж эхэлсэн. Тэгээ яасан бэ гэсэн нэг өдөр энэ 6 сарын 20 л да 1789 оны нөгөөдөл чи хурлаа хийх гээд үндэсний ассембли ордондоо ирсэн чи төгчсөн өөрөөгөө төгчсөн байсан. Нөгөөдөл нь одоо дотроо хуралдаад ард түмнийг оруулахгүй тий. Дотроо ч яг байгаагүй ерөөсөө эдний хуралдаг энэ заалыг төгчсөн гэсэн тий. Төгчсөн гэсэн үг оруулахгүй тий. Тэгсэн яасан бэ гэвэл нөгөөдөл чинь энэ төгжээд тэгээд бас нэг Парисаар ингээд жаахан бүлэг цэргүүд харагдаад ирсэн байна л да. Энэ яг энэ нөгөө нэг энэ үндэсний ассемблиг дарах гэж хүчээр дарах гэж үзэж ийн гэдэг эднээс сандраад бөөнөр яг хажууталт нь байдаг Версалийн ордны хажууталт байдаг Тенсний талбар гүйж орсон баг. Тенсний талбар бөөндөө ороод нах алтартаа зураг байдаг л да. Тэгээд тэнд бүгдөө нэг юмдэр тохирсон. За Францын шинэ үндсэн хууль бичигдэл бүгдөө энэ одоо цуглаана энд байгаа бүх хүмүүс бүгд хамттай байна шүү. Нэг номт үндсэн хууль бичигдэх ёстой гэдэг. Ийм дээр хэдүүлээ тангар зурсан байгаа. Тэгээ энийг бол нөгөө нэг Тенсийн талбайн андгай гэдэг бүр алдартай тийм түүхэн үйл болоо үлдсэн байгаа. За ингэ байж исэн чинь Луи 16 энийг сонсчоод өөрөө ирэхгүй 3 өдрийн дараа энэ ард түмний ингээд бүр илт бүхнийг хүргээд байгааг мэдээд за би та нартай ярилцаж болно гэсэн ба. Гэхдээ та нарын үндэсний ассембли гэдэг одоо энэ яриагч нь бол яахгүй зөвшөөрөхгүй гэдгсэн байгаа. Тэгсэн чинь яг тэр үед маш сони юм болсон юу вэ гэхэлэр зэрэг одоо та нараа Нью Орлеан гэдэг мууч Америкт байдаг шүү дээ тий. Нью Орлеан чинь хуучин Францын эзэмшилт байсан. Нью Орлеаныг Луи 16-гийн үеэл Филипп Дүг d'Orléans буюу одоо Орлеаны ноён гэсэн энэ Филипп гэдэг залуугийн нэрээр нэрлсэн байхгүй юу? Шинэ Орлеан гэдэг. Орлеан гэдэг чинь тэгвэл нэг гүнгийн тий нэр багхгүй юу? Тий. Тэгээ тэр ингээд Франц нөгөө орон нутгаа тэлэхдээ ингээл ах トゥ ухан хайртай ах トゥ ухан нэрийг ингээл өгөө яваад байгаа байхгүй. Тэгээ Орлеан гэсэн шинэ Орлеан гэдэг. Тэгээд энэ Филипп Орлеаны Филипп гэдэг яасан бэ гэхэлэр зэрэг язгууртан хүн хааны нэг үе шүү дээ тий. Бас өөр амар мундаг мөн төгрөгтэй тийм газар нутгтай. Энэ тухайн үед байдлыг хараад энэ ерөөсө буруу яваад байна гэд би энэ язгууртны давхаргаасаа боллоо. Тэгээ намайг дахиж бити Орлеоны гүн гэж дууд. Намайг тэгш одоо тэгш байдлын төлөөлөл болсон Филипп Эгалите гэж дууд. Эгалите гэдэг чи одоо Францаар нөгөө нэг бүрэн тэгш хэрэгтэй гэсэн утгатай үг шүү дээ. Өөртөө хоч өгч штэ. Гой хоч. Тий, гой хоч. Тэгээд шууд язгууртныхын давхрыг хаяа явцсан. Намайг шудраг тий Орлеон гэж. Тий. Шудраг Филипп. Шудраг Филипп дууд гэдэг шууд. Тэгсэн чинь энийг дагаад маш олон язгууртнууд бас явж эхэлсэн. Энэ угаасаа энэ нийгэм
заван байна. Завхарж ийн гэ тий. Тэгээ эн чинь бас их сонио хэрвээ тэгээгүйсэн бол бид нараас түүх яах юм мэдэхгүй. Гэхдээ тэгснээрээ эн чинь ингээд Францын ард түмэн бас үнэхээр ингээд нийгэм мөнгөтэй мөнгөгүй ч гэсэн үнэхээр шудраг асыг бас ингээд төвчтгүү. Шудрагын төлөө бас дуурдаг ийм баянч гэсэн хүмүүс байдгийн байна ингээд харж эхэлж байгаа байхгүй юу. Тэр одоо язгуурчнууд чинь би язгуур ирэх мэдлээс ичж гин гэдэг чинь. Тий. Би язгуурт ингэж дуудуулж байгаасаа ичж гин. Тий. Тэгээд эн чинь ингээ өөрөө амар том гинжин урал ингээд үүсгэд явчихж байгаа. Тэгсэн чинь энэ гинжин уралын үр дүнд хаана үндэсний ассамблеийг хүлээн зөвшөөрч байгаа. За 6 сарын 27. Тэгээд 6 сарын 27-ны орон хаан үндэсний ассамблеийг хүлээн зөвшөөрөөд Парист амар том юм фестивал болж байгаа. Энэ тэнд хүмүүс гонжин гарч галт хүлээд дуулаад хөөрөө тийм ээ. Маах нөгөө одоо олимпийн аврагтай болчих. Монголд ирэх хичнээн баярлалаа. Яг тэрний дайтай. Яг тэрний дайтай. Тэгэхээр яаж ийн гэхлээр чи нөгөө үндэсний ассамбле чи ард түмний төлөөлөл эн чинь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй шүү дээ. Тэгээ одоо ингээд тэр улсын хамгийн том хуулийн толгой чинь хүлээн зөвшөөрөөд ингээд албан ёсны одоо статус өгч байгаа байхгүй юу? Тэгвэл нэг аюултай юм болсон. Яг тэр хүлээн зөвшөөрсөн гэсэн өдрөө Францын хаан Луи 16 30 мянган цэрэг голцоо гадаадын цэргүүд мөнгөөр хөлсөөр байлддаг. Парисын гадна ингээд цуглуулсан. Тэгээ энэ маань ард түмний дунд амар их айдас төрүүлээд эхэлсэн. Уул нь өнөөдөр бидний үндэсний ассамблеийг зөвшөөрчлээ. Тэгээ яагаад цэрэг цуглуулдаг хэлж байгаа юм те. Тэгээ энэ айдаснаас болоод хүмүүс ер нь эн чинь шал худлаа юм болоод байгаа юм биш үү гэж жаахан хаана хардаад эхэлж байгаа. Тэгсэн чинь 7 сарын 11-ний өдөр одоо 27 хоногийн дараа гэсэн үг шүү дээ тий. 27 хоногийн дараа би зөвшөөрлөө өгчөөд 7 сарын 11-ний өдөр нөгөө ард түмний хайртай сангийн сайд Жак Некерийг ажилласаа нь өчөж байгаа. Яагаад төөсөн бэ гэхээр Жак Некер илүү ард түмний энэ үндэсний ассамблетэйгээ хамтарч ажиллаач ээ, ард түмнээ сонсооч ээ гэсний төлөө чи энэ надлаад илүү төлөөлөд байна. Хаан чинь те уун хүрээд талагдахгүй шүү. Тэгээ өөгөө явуулж байгаа. Тэгээ 7 сарын 11-ний өдөр Жак Некерийг хөөсөн чинь гинт ард түмэн за энэ нэстэ яг ард түмний хөө хөөчлөө. Тэгээ 30 мянган цэрэг цуглуулчлаа. Энэ бидний үндэсний ассамблеийг цэргийн одоо аргаар дайны аргаар хүчээр дарах чинь гэд тэгээ ард түмэн чинь дотроо нөгөө иргэний одоо тэмцэл гэсэн ийм бүлэгл байгуулаа тий. Иргэний хөдөлгөөн гэсэн бүлэг байгуулад энэ бүлгүүд чинь ингээд Парисаар буу хайгаад эхэлсэн. Буу хайгаад эхэлсэн. Тэгээ эдгээр буу хайж явж хагаад нэг юм цэргийн имлэг очоод дээрэмдсэн баг. Цэргийн имлэг дээрэмдсэн чинь дотор нь 40 мянган буу байсан. Тэсний ямар ч дайр байгаагүй. Тэгээд ямар ч дайр байгаагүй яагаад дайр байдгүй юм бэ гэсэн чинь эдгээр яг бидний дайрах гад тухайн үед амар том цайз шорон байсан. Бастилд бүх дайр байгаа юм байна гэд тэгээд бөөнөрөө Бастил руу яваа гэж. Тэнгээд одоо Бастилийн түүх эхэлдэг байхгүй эндээс. За хоёлаа дараагийн нэвтрүүлэг дээр Бастилийн уналт. Тэгээд цаашаа үргэлжлэе. За тийм Бастил гэж юу вэ? Тий. За ингээд манай философи хүн төрөлхтний түүх гээд энэ үнэхээр гоё нэвтрүүлэг. Доктор Төвшин Тулга бит хоёрын хөтэлдэг энэ нэвтрүүлгийн 2 дугаар гэгэрлийн үе 2 дугаар хэсэг дууслаа. Ирэх 7 хоногт 3 дугаар хэсгээ та бүхэн үзэж сонсоорой. Хамт байсанд баярлалаа. Баярлалаа. Удахгүй уулзцгаая. За.